гуж гарсан ганц хүүтэй юмсан. Миний гадаа мартчихдаг юм багт. Humартаг юм шиг байна. Ажлаа дараад энэгээр ойрхон явж байгаад ээж дээр нэг ороо дараа гэж бодоод. Яасан? Өнгөрөөд өгч үгүй юу гэж шалах гэж ирээ юу? За юу гэж дээ ээж минь. Гэхдээ таныхаа гурилтай шүлийг санаад ойр зэдэхгүй нэг хийнө. Багтаа идэхгүй гэж маяглаад идэг байсан чи. Нас явахаар ч гурилтай шүлээ идмээр санагдаад идэв юм биш үү? За ганц хийж л дээ ээж гуйж штэ. За. Лааж штэ. Та яаж юм гурилтай шүлээ гэж идэв юм бэ? Нууц нь ерөөсөө л энэ лавшаа брэндэд байгаа юм. Али. Ээж энэ чанд илүү тодорхой тайлбарлаад өгье. Энэ лавшаа гомингийн үйлдвэр чинь роботсон технологи бүхий бүрэн автомат үйлдвэр байхгүй юу? Жилийн 35,000 тонн гомин үйлдвэрлэх хүчин чадалтай гэж байгаа. Тэгээ бүр энэ үйлдвэрийг тооцооллыг нь хүртэл робот нягтлан хийдэг гэж бод. Энгийн хүний 4 өдөр хийх ажлыг энэ робот нягтлан чинь 4 цагийн дотор хийж байгаа шүү дээ. Ингэтэл лавшаа гомингийнхэн чинь хүний хөдөлмөрийг хөнгөвчүүлж бүрэн автомат байдлаар ажиллаж ин да хүмүн. За минийх энэ лавшаа гомин чинь хүний биед нэг хэрэгцээтэй B1, B2, B3 төмөр, цайр, фоли хүчилгээд амин дэмүүтэр баяжуулсан дээрээс нь гашуур болтгоо. Хугацаа уртгч бодос химийн нэмэлтгүй ийм л гайхалтай хүнсээ шүү дээ. Ингээд лавшаа гомингийн хэрэглэгчид үйлдвэртэйгээ танилцаад өөрсдийн нүдэн дээр бэлэн болсон бүтээгдэхүүний хад ээжийг бэлэг болгон авч болт юм билий. Лааж байгаа зү. Лааж штэ.